Хүүхдийн байгууллагын 100 жилийн гэж би түрүү хэлсэн те. 1.2 сая хүүхэд. Тэгээ хүүхдийн өмнө хэн хариуцлага хүлээгээд байгаа юм бэ? Хэн үүрэг хүлээгээд байгаа юм бэ гэхэлэр дан ганц хөтөлбөр нийгмийн хамгааллын яамч биш. Дан ганц эмэгтэй гишүүдч биш ер нь бол 2.3 сая иргэн том хүн насанд хүрэхчид үүрэг хүлээж байгаа. Тэгээд энэ сүүлийн 5 жилийн гэдэг юм уу 19-оос 23 оны Монгол улсад бүртгэгдсэн осол гэмтлийн тархацсан судалгаа байгаа юм. Гантуя дарга сууж байна. Энэ мэдээлэл дээр суурлаад ер нь хүүхдийн амьд явах эрх хангагдж ийн үгүй юу гэдэг дээр бид нар бас дүгнэлт хиймээр юм байна гэж харагдсан. Тэгэхээр хүний эрхийн 25 дахь ихтгэл нь хүүхдийн амьд явах эрх хангагдж ийн үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийгээсэй гэж би бодож байна. 0-аас 14 насны хүүхдүүдийн осол гэмтлийн зөвхөн 2023 оны тоо мэдээллийг би та бүхэндээ хэлье. Амьгүй механик хүчинд өртөх 1 жилд 9131, зам тээврийн осолд өртөх 5111, үүнээс 51 хүүхэд нас орсон 0-аас 14 насны. Хүчирхийллийн шалтгаанд өвчлөл буюу эрүүл мэндийн байгууллагт хандсан 0-аас 14 насны 1338 хүүхэд. 0-аас 4 насны 3300 хүүхэд түлэгдсэн. 5-аас 9 насны 637 хүүхэд түлэгдсэн. 10-аас 14 насны 343 хүүхэд түлэгдсэн. 0-аас 14 насны 12 хүүхэд амиа хорлсон. Зөвхөн 2023 онд. Тэр жаахан амьтад ямар учир шалтгаан байна вэ? Тэгээ ер нь энэ Монгол улсын энэ тулгамдсан асуудлуудын гол бас учир шалтгаан нь энэ хүчирхийлэл болоод энэ архи тамхины хэрэглээ, архины хэрэглээ, архи согтууруулах гундааны хэрэглээ маш өндөр байгаад бас байгаа. Тэгэхээр энэ 25 дахь ихтгэл бол яг энэ хүүхдийн амьд явах эрх томчуудын үүрэг оролцоо. Бид нар зөвхөн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл яриа зогсохгүй. Энд бол үнэхээр хүүхдүүдэд бид нар өдөр тутамдаа маш их эрсдэлд оруулж байна. Тэгээ хэн буруутан бэ гэхээр томчууд бид өөрсдөө. Ээж аауд нь өөрсдөө хүүхдээ зодоод хэтрүүлээд тухайн хүүхэд нь гэмтэл аваад гэмтэлд хандж шít. 2023 оны хувьд 1338 хүүхэд 0-аас 14 насны. Тэгээ өөрсдөө нэгнийгээ ч маш ихээр томчуудын нийт хүчирхийллийн шалтгаанд осол гэмтлийн энэ шалтгаан 18000 том хүн эрүүл мэндийн байгууллагт энэ хүчирхийллийн улмаас хандсан байна. Зам тээврийн осолд нийт 23548 хүн өртсөн байгаа байхгүй юу? Тэгээд амьд явах эрхийг маань хангахгүй байна гэд яагаад зөвхөн 126 засгийн газарт сайд нарт буруу өгөөд байгаа юм? Чин бидний өөрсдийн хүний өөрийнх нь энэ харилцаа, хандлага, зан үйлтэй холбоотой асуудал байгаад байгаа байхгүй юу? Тэгээд за өөрсдөө зохицуулдаг юм байжээ гэж өөрсдөд нь үлдээлээ гэхэд хүүхдийн өмнө бид нар хариуцлага хүлээж байгаа. Тэгэхээр хүүхдийн өмнө бид нар энэ асуудлыг зөвхөн нийгмийн бодлогын байнгын хорооны асуудал биш гэдэг нь эдгээр тоон дээр харагдаж байгаа байхгүй юу? Зам тээврийн осол, бусад хүчирхийллийн асуудлууд, цахим дээрлэлтийн асуудал. Тэгэхээр энэ дээр л хэдүүлээ бодиттой бас дүгнэлт хийж яалтчгүй бүхий шатанд нэгдүгээрт хүүхдийг тавьмаар байна. Нэгдүгээрт хүүхдийг тавьмаар байна. Бид нар дандаа нэгдүгээрт одоо хүртэл засгийн газарч тэр төсөв, улсын их хурл бүхий л бодлогоудаа макро түвшний эдийн засаг мөнгөн дээр л хамаг анхаарлаа хандуулж байна. Гэтэл хүний хөгжил нөгөө хүүхэд маань яах вүлээ? Хүүхэд бидний ирээдүл гэж байгаа юм бол бид нар өнөөдөр хүүхдүүдэд хамгаалахгүй бол ямар сайхан орчин, ямар сайхан хөгжил байх юм? Хинт хэрэгтэй энэ хөгжил чинь? Тэгэхээр 25 дахь